За вагоны бодол нэмэр дүү юм байна. Би өглөө лагерт тусаад нүрэ бодоод үсээ янзсан. Одоо яа. Би такси яриад хүрээд ирсэн лээж. 20 minutes later. Аялал яаж нэр хөхтэй юу гэвэл хөгжилтэй төвхгүй өрнөхөвтэй тий. Нөгөө нэг вагоны бутал дээр очиод байгаа телевизээр шалгуулаа орох гэсэн чинь. Яа, 5 сарын 8-ны билет авсан байвал яах вэ? Яа тэгэхээр би 2 сарын өмнө билет авсан байхгүй. Тэгэхэд нэг хямдрал сарлцаа 2 би бас нөгөө нэг цаашаага Сан Франциско авсны билетээ авсан байхгүй. Тэгээд 5 сарын 8 ингээд бүх юмаа төлөвлөөд дээдээ ойсаар өдрөө бодож харж байгахдаа андуураад 5 сарын 8-ыг сонгочих. Яа дэхтэй. Тэгээд минийх тэр үе авсан тикет маань нэг хямдрал зарлцсан байсан тикетээс баггүй юу? Удирдлагын чих юм уу гэж. Тэгээд $45 байсан. Тэгээд такстайгаа нэг 50 доллар. Тэгсэн чинь хямдрал зарлцсан байсан тикет учраас яг солих болон буцаах ямар ч боломжгүй байд. Тэгээд дараагийн вагоны билет авъя гэсэн чинь 100 хэдэгч вэ? 150 орчим зэ такстайгаа. Тэгээд болоод нөгөө нэг Quebec-с Монтрел хэрэгтэй нөгөө юу авсан шүү дээ. Таксигаар ирдэг шүү дээ. Нөгөө машин дайгдаад гэх юм уу. Тэгээд тэр аппликейшнээр машин захиалаад суудал захиалаад тэгээд одоо хүлээж азар 7:30 минутын зайтай яг араас нь жилх байсан. Тэгээд автобусаар явах юм бол ялгаагүй үнэтэй хэрнээ юу 9 цаг явах юм байна. Амар удаан. Хэр чин ядарч өгөх. Машин болохоор вагонтой яг адилхан 5 цаг явна. Тэгээд одоо машин аваад машин явахаар жоохон тухгүй л байна. Тэгтээ одоо удаа явчихсан скэс явчихсан тийм. Яа би бүр нөгөө харанхуй төсөө энэ дүүцэн болохоор зэрэг чолк маань өнөө тэрийг явж байна. Одоо өнгөрсөн. Замартэж хөгжилтэй нэг төв хөрөлөө. Гэтэ би ерөөсөө стресстэй байна. Яг $50 шатчихлээ энэ та. Гэтэ тэгээд нэг амар стресстэй байна. Инээд хөрч. Өөрөө алдсан болохоор ч юм уу. Дараагийн удаа өдөр хоногоо сонгохдоо сайн болгоомжтой гэж сайн хөвтөлж яахгүй болол хоомгоо алдаад байсан байна. Одоо юу явчихсан? Метрон цохгоо явчихсан. Жохон зайтай л юм. Метроных нь өмнө хямдхан юм байна. Онлайн болохоор 3.75 гэжсэн. Энд 3 хийсэн байна. 39. Арай хямдхан. Lawrence West Station. Doors will open on the left.
одоо Koreatown явж шүл идэх чинь. Ингээд замд яваад захаар амар ядраад тэгээ шүл идмээр санагдаад идэв байна. Тэгээд юу бургер, шаурма гэдэг амар их тийм хоолнууд байгаа. Суши гэсэн юмнууд л бүр хаасаагүй ер нь бүх хотод амар алдартай их байд юм. Энд иржлийг наарах харлаа. Цаг агарын яг л ийм байгаа гэж төсөөлж болно ирсэн. Ах гарсан Кёбекээс. Яг битүү хүүтэн бороол ороод суулгаас. Одоо энэ айгуу гоё юм. Гэтэ маргааш нөгөөдрөө 2 өдөр иртээ мэлээ. Бороотой мэлээ. Ийм үнэтэй болт юм байна. Вау. Хинч байдгүй гинэ. Энэ сүмээр авсан чим үү? Цагаан од гэж зулаад яваад. Доошоо штаб буугаад энэ харагдсан байна.
ингээ худалдааны гудамж юм байна л да. Шүндээ амар алдартай болчтой юм байна. Тэнд ийм том талбайтай. Манайш нөгөөдөр гээд нав байх өдрүүдэд дандаа бороотой байгаад байгаа. Тийм болохоор орой ингэж тухтаа ирж чадахгүй байх гэж бодоод нэг мөрсөн хүрээд ирлээ. Юм үзэж явсараа орой болчихгүй юу. Тэгээд автобусын зоог алхаад ирсэн чи ер нь амар аюултай байна. Ягаад чи годамжаар явахаар ялангуяа орой тэгээд гэр оронгүй хүмүүс, гуйлах ч хүмүүс тэднэрийн зүгээр нэг гуйлах юм биш зөө. Юм хар тамхитаад шүү. Татаад нөгөө масурцсан тийм хүмүүс бүр амар хэд юм бэ? Галзуу гэх юм уу? Галзуу болцсон. Шалтан малт юм явж байгаа заа бүр oh my god. Орой өстэй явуулахгүй мэн би л амар айлгаа. Энэ ингээ ерөөхдөө манай пастел ага хэсгийн годомжихгүй юу? Тэгээд нэлээ их үйлчилгээний газруудтай л эд юм байна. The next morning. За ингээд Торонто дох 2 дахь өдөр эхэллээ. За одоо нөгөө Онтариогийн музей үзэх гэж явж байна. Өглөө босоод цагаан уучаад ариун цэврээс ахичаад тэгээ одоо алхаа явж байна. 25 минутын зайтай юм байна ашгүй. Ойрхон. За айгүйх найтагаа л нус гоожол гэсэн чинь харшил жоох хэлэх гээд тах шиг байх юм. Энэ хараа тийм гоё цэцэг байна. Ер нь бол энэ хот нь мод ихтэй. Барилгууд нь ихийнх нь айгүйх граффити зураг ихтэй юм байна. Бусад хотуудаас онцлог юм. Тэгвэр айгүйх модлог юм аа. Жижиг гэлтгүүр гэл. Болсон тохойгүй л яг. Намын сан гинэ. Годомч нь зам энэ гоё юм байна уу? Ийм үзэсгэлэн бас болж байгаа юм байна. За үүднээс нь билет аваад ороод ирсэн. Оюутан бол $24 болжээ. Ингийн насны хүрсэн хүн бол $32 юм такстайгаа. Ийм газрын зураг өгд юм байна. Ингээ 3 давхар юм уу та. Одоо хамгийн ихний давхрын China гэсэн хэсгээр явж байна. Хара.
чин хараа.
хоол байна. Гоё юм байна уу? Зонхоо үлдээч юм байхгүй юу? Бараа орохоос өмнө амжаад тарих гэж бодоод. Тэнцэнгүй. Мараад явчих. Энэ ингээд хоол иддэг хэсэг. Энэ болохоор галтгоо. Ишиг ресепшн. The next morning. Өнөөдөр Торонто дох 3 дахь өдөр. Ер нь өнөөдөр нэг ачаалахгүй хан шиг өнгөрөхөр шийдсэн. Миний баруун өвдөг өвдөд байгаа алхахаар. Тийм болохоор маргааш Ниагара Фолл очроос хөлөө жоохон хайрлаад өнөөдөр зүгээр л ойр зурхан юм үзье гэж бодчихсон. Тэгээд дөнгөж гараад граффити удамжлал явж авах хооронд юм юу боллоо. Үндэж утасны дэлгүүр нэ. Амар фэс. Хараа. Зя алхаж агаад нэг юм том үндэж хувцсны дэлгүүрт орж ирсэн. Санаанд боллоо. Амар том юм байна. Энд ингээд вид зөвшөөрсөн. Тэгээд хаасаагүй юм вид зардаг газартай. Эсвэл баарууд нь бүгдээрээ хэрэглэдэг ч юм уу. Ингээд годамжаар явахаар амар вид өнөрттэй юм байна. Би яг үндэ видний үнэрийг мэдтгүй байсан юм. Тэгээд хэндээгээл ер нь алаад өнөртөж үзлээ. Гоё дэлгүүрээ. Түрүү граффити үзье гэсэн чинь чадсангүй. Уул мапад агаад явсан хэрнээ. Мап нь энд байгаа гэж заагаад байгаа байхгүй. Яг тэнцэн натсан чи ямар ч граффити юм байхгүй за. Замын ажил энэ тэгээд тэгээ бороогийн тоороод амар хүүтрхээр тэгээд болцсон. Одоо болохоор бас нэг өөр одоо Торонто хотын хуучны юу юм байна? Гудамжин юм байна. Тэгээд бас жуулчдын л очдог газар юм байна л да. Одоо тийш очиж үзэх чинь. Одоо яг ирсэн байна. За энэ харагдчихээн. Өнөөдөр бараатай хөт өдөр байгаа болохоор их юм байхгүй байж магадгүй. Түүнээс ш айгуу завгүй байдаг гудамж гисэн. Тэгэхээр хайр нэг хоёрт нэг кофе шоп орж халуун юм гоё гэж бодож байна. За ийм алдартай гудамж байна.
босгоо. За энэ ингээд whisky-ний үйлдвэр юм байна л да. Тэгээд энэ үйлдвэрээ хэмжүүлчний газар болгочих. Тэгээд энэ дотор байгаа дэлгүүрүүд нь local brand гэдгээр алдартай юм байна. Шоколадтай байна. Шоколад байна уу? Okay, quick, 140. 140, we're back. 나갈게요. 이 нэртэй Toronto Eating Center гэдэг нэртэй ийм мall байна. Хамгийн алдартай, хамгийн том нь юм шиг байна энэ хотынхон. За яг энэ санаандгүй байж байгаа. Өнөөдөр бол угаасаа санаандгүй хаасаагүй юм гэдэг төлөвлөгөөтэй өдөр. Тэгээд Shake Shack идэж үзгээд тэгээд наач үзэхгүй хажууд нь бүр амар том юм мол байдаг юм байна. Нөгөө нэг гэрэлтэй юм уулзалттай гудамж байсан шүү дээ. Тэгээд тэр дотор жоохон явж юм үзэж гин. Тэгэх надаас нэг сонирхол байна л да. Хаасаагүй байхад илүү орсоор байгаа. Тэгээд явж гин. Зөстөө санаандгүй байж байгаад China Town-аар алхах чинь. Хостел руугаа алхаж явах цаа. Хаалтлаа. Би бол China Town-ыг орё гэж бодоогүй мó. Энэгээр автобустай хэд өнгөрсөн. Тэгэл байдаг л хийсэн болохоор сонирхоогүй. Ялч алхаж таалаа шүү. Ер нь л Азууд эзэлчихжээ гэхгүй. Хаасайгуул Солонгос, Япон, Хятад, Таиланд хоол. Тэгэл ийм юунод convenience store-ууд бүр мангар хоолны газрууд, энэ bubble tea-ний газрууд бүр амар. Тэгээд юм байна. Энэ бол мангар том China Town байна уу? Арчилхэд батгаас юу тавих. За. Өнөөдөр юу вэ? 4 өдөр нөө. Өнөөдрийн төлөвлөгөө бол хамгийн чухал зорилгоо биелүүлэх чинь. Энд дэрсэн шалтгаан Niagara Falls үзэх байсан. Гадаа ашиггүй нартай байна. Тэгээд өчигдөр автобусны билет авсан. Өөр автобусаар явахаар шийдсэн. Нэг хөтөлбөрөөр явахаар нэгт айгүй үнэтэй. Тэгээ хоёрт тэр завинд суух их хэрэггүй. Яг тэгэхээр одоо айгүй хүйтэн байгаа болохоор гэж бодоод тэгээд өөрөө билет аваад явж байгаа. Тийшээ явах билет нь 2 талтай
$20 байт юм байна. Нэг талдаа тэгэхээр ер нь нэг $50 төлсөн. Такстайгаа тэгэхээр 12:30-аас автобус маань явна. Одоо 10:30 болж байна. Манай стелийн хажууд нэг юу гэдэг хятад том дэлгүүр гэдэг. Тэр дотор хамгийн гол нь айгуу гоё хоол ингээд зарж идэг. Тэгэхээр крамлаад авдаг. Тэгэхээр тэр хоолноос аваад тэгээд Niagara Falls дээр очиод идэх гэж бодоод хоол аваа явах гэж байна. Тийм байна да. The next morning. За нөгөө хятад дэлгүүрийг хайлт үзүүлэе гэж бодлоо. Зэмс өдр нь үнэн гоё юм байна уу. Тэгээд далайн бүтээгдэхүүнүүд амар ихтэй. Hot pot-ны бэлтцүүд энэ хараа. Ингээд зарчил юм байна. Энэ хараа бэлэн гоё. Аазууд бүр гоёмог амар хиддэг. Тэд энэ харагдаж байгаа байхгүй юу? Ийм Аз дэлгүүрт орохоор л нэг игнээ дүүр гоё юм уу? Бүх төрлөөр. Энд нэг гоё юм харсан хараа. Ийм байт юм байлээ. Энэ хятад цайнууд. Би энэ хятад цайнд айгуу дуртай. Яагаад ч юм сахар бах тэр нэг гоё амттай байдаг юм санагдаад байна шүү дээ. Энэс авъянаа. За нөгөө хоол чи юм. Ингээд хавлаад тэг хатдаг грамдуулаа мөнгө төлөх юм байна. За ийм бенто бокс авлаа. Энэ хараа баягаад. Надад энэ дэлгүүр амар таалагдсан. Баян баг хоол авч ицээр агаад муузан сах юм билээ. Тэгээд энэ чи бас ийм зуушнууд ихтэй. Ямар л гэдэг. Үнэн нь айгу боломжтой. Тэгээд сушинууд нээр хямдхан. Жишээлбэл одоо нэг ийм рол суши төвөг нэг 16 ч юм $17 байдаг хгүй. Гэсэн чи энэ бүр 8 эсвэл гэж л. За олоод ирлээ. Энэ хараа айгуу гоё зохион байгуулалттай юм байна. Энийх тэр Niagara Falls Zone C 12:30. За автобуснаас суучлаа. За буучлаа автобуснаас тэр энэ автобус нь тэгээд Торонто энэ саяны автобус болохоор юм 2 зогсоолтой. Ер нь бол 3 зогсоолтой. Нэг нь болохоор энэ хотынхоо нэг зогсоол хамгийн ихнийх нь. Нөгөөх нь болохоор Niagara Falls бас терминал гэсэн баха. Нэг Тэмэр дөр нэртэй зогсоолтой. Тэгээд хамгийн сүүлийн зогсоол нь болохоор Rapids View гэдэг нэртэй зогсоол гэдэг юм байна. Тэгээд тэр зогсоол нь Niagara Falls-тойгоо хамгийн ойрхон. Тэгээд одоо энэ зогсоолоос нь юу болов? Одоо Niagara Falls руугаа өнгөө автобус явах юм байна. Тэгээд тэр нь болохоор яг одоо Table Rock гэдэг нэртэй
юуны одоо юу хэмдэ үздэг тэр яг гоё спот нь тийч очиж болох юм байна. Йоо ярина гэж уриалж байна. За ямар ч тийч нэг тиймэрхүү заяа. Тэгээд бороо ороод өрхөг байж байгаад одоо яг үүлэн цорхоо гарч байна. Лаки. Тэгээ буцаад автобус нь эндээс хөтлөх юм байна. Яа. Нөгөө дамжин сус автобуснаас буучлаа. Одоо та нарт гоё юм харуулъя. Яа, даглаад шүү. Энэ юу вэ? За, Канадын талаас яаж харагддаг вэ гэдгийг харцгаая. Вау. Сэрүүхэн биш үү? Вау. Gosh, look at this. This is shot for Earth now. Хоолой идэх чинь. Welcome center дотор юм нуттай байна. Энд чинь ингээ food court. Тэгээд souvenir shop. Энэ хүүдий ямар гоё юм уу? Гоё материалтай байна гэж бодоод үнийг харсан чи хийдэг гэж. Кааны. Ойнэн. $248. Вау. Энэ хүүдий. Яадаг гэж хүүдий болоод ийм амар үнэтэй юм. Канад юунод энэ Roots брэнд юм бахта. Энэ минж байна. Beaver. Канадын талаас харахаар илүү гоё нарахгүй байна л да. Яг ингээ өөдөөс хараад урсж байгаа болохоор мод тэр хажуунаас нь харах юм бол яг хажуунаас нь юм байна. Энэ бол бүр яг их зурдаас тарж байгаа болохоор илүү гоё юм байна.
Тэр нөгөө зам cruiser явах юм. Тэгээд behind the wall гэдэг энэ доошоогоо буугаад ойроос харж болох юм байна. Энэ ойроос харъя гэх юм бол $43 биш юм байна. Ясаар авиж хүрээд ирсэн. Амар тагтай энэ хараа. Бас нэлийн өрхөн ойрчт юм биш үү? Toronto downtown. За ирсэн. Оо, брэм ядарч байна. Гэсэн нөө. Алхаагүй яагаад ч хөө юм бийж. Бүр ингэж яах гэсэлдэх юм. Гэтэ гоё юм утсан гоё наа. Одоо студ руугаа яваад усанд ороод тэгээд чимдаан саваа баглаад маргааш өглөө шүү дээ. Эслэхтэй. Тэгээд өнөөдөр ихтэй амарна. Одоо метронд саваа харьяа. Харьяа. Хаач гэрн нагаан тий. За ачаага чекин хийсэн. Тэгээд одоо орчих.